Олон та бүхнийх одоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр аргын тооллын 2018 оны 2 дугаар сарын 5-ны даваа гараг, бэлгийн тооллын өвлийн адаг, харагчин өхөр сарын шөнийн 20. Энэ өдөр наран 8 цаг 1 минутанд ургаж, орой 18 цаг 2 минутанд жаргана. Энэ өдөр нь 6 цагаан мингтэй үл цохилдох барилгатай, авахын шүтэн барилгатай, ус судалтай шарлуу өдөр. Луу өдөр ном айлтгаж заалгах, буйны үйл хийх, сэтгэлийг номогдох, шүтэн босгох, ийм найруулах, мэрэг төлөв тавихад сайн. 6 цагаан мингтэй өдөр хишиг даллаг ахуулах, нүүдэл хийхэд сайн. Үл цохилдох учралтай энэ өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Ахуй шүтэн барилгатай өдөр төрсөн хүмүүн баялаг олон үхт омог ихтэй болох хэмээсэн байна. Ус судалтай өдөр бурхан усыг дахих, зод барих, хариулга хийж, төмөр урлах үйлд сайн. Мөн бузар буртгийг харж дайсагнах, мод тэрэм урлах, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, их гол гатлах, загас барих, тангараг тавих, гоо совог шуудаа татах зэрэгт харшмоо нөлөөтэй хэмээсэн байна. Үс засуулахад өсөж ундаас нь хэмээсэн тул төвчвэс зохистой. За мөн бузар буртгийг харж дайсагнах, модон тэрэм урлах, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, их гол гатлах, загас барих, тангараг тавих, гоо совог шуудаа татах зэрэгт харшмоо нөлөөтэй тул төвчвэс зохистой. Үс засуулахад өсөж ундаас нь хэмээсэн тул мөн төвчвэс зохистой байна. Хүний сүлд бэлгийн тооллын 20-ны өдөр дал мөр хүүс дотор шагаанд барилгах тул мис хүргэж болохгүйг анхаарч, зайлшгүй мис ажил бүр хийлгэх бол хүрээ хийдэд мисний хариулгын сандуунчууд номыг айлтгуулж, мадын шил суугаа тарныг 7-оос 21 удаа тоолоход мисний харшлах нөлөөллийг бууруулнаа. Гэрийн сүлд туурганд байрлах тул бурхан шүтээндээ зул хүж өргөж, гэртээ сайн сайхныг хилцэж гэрийн сүлдээ тэтгээрэй. Даваа гараг нь нохоо жилтний сүлд, хон жилтний амин гараг тул тус тусын үйлд ээлтэй сайн өдөр тохиож буй тул альва ажлыг түргэн бүтээхэд эерэг нөлөөтэй байна. Өдрийн сайн цаг нь хулган буюу 23:40-оос 1:40, могоо буюу 9:40-оос 11:40, пич буюу 15:40-оос 17:40, дахиа буюу 17:40-оос 19:40, гахаа буюу 21:40-оос 23:40, бар буюу 3:40-оос 5:40, луу буюу 7:40-оос 9:40 цагууд байгаа тул альва үйлийг үйлдэхдээ эдгээр цагуудад эхэлж үйлдвэл зохистой үр дүн сайтай байх болно. Дээрхэс бусад цаг тохиох бол аганы нэгэн ажила мандале маяи суугаа тарныг 7-оос 21 удаа урин уншиж, хүрээ хийдэд жил сар өдрийн гай барцтыг амарлуулж, заслын 8 ном, альва хил амны засалж чанан гагдаг, сансан үйлийг бүтээхэд самл өндөв, аян замын ёроол чогжуу мөсөл, аш дондоо тэргүүтэн номуудыг айлтган уншуулах аваас таны ажил үйлс бүхэн сансанчлан бүтэх нягууртай. Хол аян замд гарах аваас ус судалтай өдрийн цог хиймрийн зүүн зүгт мөрөө гаргаж ажил үйлсээ бүтээхээр самд явбоос альва үйлс сэтгэжлэн бүтгэхийн нягууртай.